Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би нэг туршилт хийхээр шийдлээ. Энэ туршилт маань ямар туршилт вэ гэхээр YouTube-ээс бичлэг үзээд байсан чинь өөрөө өсийг тарихад айгүй амархан харагдаад байна л да. Тэгээд туршаад үзье. Ийм байна. Ер нь бол ийм байгаа шүү юм. Яваад норохчоод ирээ. Зэн норохчлоо. Тэгээд бичлэгнээр болохоор өс нь нойтон байвлах зүгээр гэсэн. Тэгээд хэрэгтэй юм эхлээд хэлье. Өсний боолт хэрэгтэй. Усны хайч хэрэгтэй. Болж үл өсчний хайч байвал зүгээр гэсэн. Гэхдээ би дэлгүүрээс л авцсан. Тэгээд сам хэрэгтэй. За энэ гурван зүйлээр л хийх юм шүү те. Бүр доош нь одоо энэ урталтаа тухныхаа уртуулд яг энэ хамраа голлуулж чад барьж боон гэсэн. Тэгэхээр бүгдээ тэгэл бооцгоо. За үсээ ингэ самлахтаа яг нөгөө гол хэсгээр байлгалтайгаа байгаа юмнууд чинь голоороо тэгээд яг хажуу талаар байдаг бүснүүд яг хажуу талаараа байх хэрэгтэй гэсэн. Хамгийн анхаарах хэрэгтэй зүйл нь бол хамрын гол байгаа шүү дээ тий. Яг энэ гол дээр болтч ирэх хэрэгтэй гэсэн. Тэгээ. Ингээ баах нь байна. Бүс тарих чинь ийм амархан юм уу гэж бодогдох нь уу? Аль эсвэл би юу хийчих вэ гэж бодогдох нь уу? Харцгаая тий. Гарынхаа долоо хураг жоохон хамрынхаа чиглэлтэй ингэж хөндлөн барина штэ тий. Ингэж барих юм бол урд хэсгээрээ богонохоо ард хэсгээрээ урт нь шатлалттай тайралт үүсгэн гэлээ л тий. Тийм болохоор би одоо гараа ингэж барих гэдэг юм л да. Нэг юм дайлид өгөх юм уу? За. Жишээ. Тийм ээ. So let's do this. Усны хайч айгүй эртээ ах хэрэгтэй гэсэн үний юм шиг шүү. Яг нойтон ус чинь бас цагаа тулахаар вау, таарчлаа. Би үсээ таарчлаа. Амартай ч ингэж таарчлаа. Тэгээд тайраад харнаа одоо. Амар богинохон болцоо санагдаж байна. Шатлалт үсчих. Ингээ шатлаад үсээд энэ хоёр бол тэнцүү байна. Баагүй тарчих шиг л боллоо доо. За ингээд хоёр үзүүр нь бол яг тэнцүү заяа. Яг тэнцүү болсон байна. Болж байна. За энэнгээр юу болж байна? Тэнцүү болсон байна. Энэнгээр за болцсон юм шиг байна. Гэхдээ нэг юм дутуу хийцэн санагдаж байна. Тэр нь юу гэдэг бол нөгөө үзүүрийг нь ингэж нөгөө уусгаж өгөх үйлдэл хийгээгүй юм. Тийм болохоор дахиад урагшин санана. Одоо ингээд дөрвөлжин болцсон байгаа цань хэсэг чинь. Энийг одоо уусгаж өгөх гээд байна юм уу? Гурвалжилж ингэж аваад харуулъя. Ийм байгаа штэ. Өөр ойртуулж агаад за ингээд нэг үсчингүүд нэг үсчинд орохоор ингээд нэг үзүүрийг ингээд нэг жижигэн тайраад байдаг штэ тий. Тэр шиг л тайрах үйлдэл юм ба. Тий. За энэ хоёр усны маань болгон урт нь адилхан байгаа даа байхгүй. Яг угаасаа. За тэг ер нь бол ингээд гайгүй уусаад орсон юм шүү тий. Болцсон юм шиг байна. Ямар ч гэсэн надад л өөрт маань таалагдчихээн. Өсчинд орохгүйгээр ингээд л таарчих юм шүү. Таад яг энэ бас шатлалынхны гоё уусгалт ийм байсан байна. Уусгалт нь энэ тал нь бол яг ялгаагүй. Гэхдээ би энэ талаа арай жоохон нөгөө ингэж явах дуртай. Гэх юм уу нэг тал руугаа их ойлгох дуртай. Тэгээд за таад өөртөө л мэдэрээ туршиж үзээрэй. Гэхдээ би бол хүний видео үзээд туршсан шүү. Та хэд туршиж үзээрэй гэж санал болгохгүй. Зоригтой бол туршаад үз. Тэгээд бүр муухай олчвол үс чинь 40 янзлуулчихгүй юу.